За одоо эдлээ жоохон сэтвээсээ гараад. За энэ нэг ажлын хажуугаар бас гэр бүлдээ цаг зав засвуулж чадж гин үү? Ер нь одоо ам бол хэдүүлээвэ? За ам бол тавлаа. Эхнэр 3 хүүхэдтэй. Тэгээ эхнэртэйгээ ханилаад 13 жил болж байна. Энэ нэлээ урт хугацаа болж байгаа. Тэгээ яг цаг зав бол айгүй жоох хэцүү байгаа. Тэгээд муу болох гээд байгаа. Гэхдээ муу болохгүй байхыг хичээгээд байгаа. Тий. Хичээгээл байгаа. Тэгээ маах ч нөгөө бид чинь 7 хоногийн 6 өдрөөр хөвчлээ ажилдаг. Тий, тийм болохоор бас жоохон бэрхшээл байгаа байх. Гэхдээ тэрийг явандаа шийдэндээ. Одоо тэг яг ялангуяа эртний хүмүүс чинь яг ажил дээр бүрэн төвлөрөх, тэндээ үр дүнтэй, бүр бүтээлтэй ажиллахад ар гэрийн нөхцөл нэлээд бас нөлөөлдөг те. Тэгэхээр одоо энд чинь бас 6 жилийн хугацаанд 100 мянга орчим машин үйлчлэгээ үзүүлээд дөнгөж сургуулаа эхэлж исэн хамт олон 30 гаруй хүнтэй болоод 3 салбартаа болоод за тэгээд инженерээр эхэлж исэн бол одоо салбарын менежер хүртэл дэвшээд ажиллана гэдэг бол нэлээд үр дүнтэй амжилттай ажилласан л гэж дүгнэлээ л те. Тэгэхээр энэ бүхний ард одоо гол түшиг толгуур болсон. Түшиг нь хань ижил нах нь шүү дээ. Одоо